Гамбай гишүүний гаргасан саналыг харлаа. Урд өмнө нь түрүүн одоо инквайр гишүүн бас ярьсан да хинээс асуух юм бэ гэж байсан. Тэгээ Гамбай гишүүн хариулах юм уу? Байнгын орооны дарга хариулах юм уу? Тэгээрээ эн чинь одоо хий. Одоо Гамбай гишүүнээс л асууя да. Санал гаргаснаар нь. Урд өмнө яг ийм асуудлаар цэцэд асуудал үүсгэжсэн тохиолдол кейс байна уу? Хэрвээ байсан бол одоо цэц юуг шийдэжсэн байна? Таны гаргаж байгаа асуудлын бас нэг үндслэл бол одоо яг энэ улсын хурлын гишүүний тангараг өргөж тангаргаасаа няцуул гэдэг байгаа. Гэж үзэхээр асуудлыг одоо яг энэ гишүүний бүрэн эрхийн хугацаанд нь асуудлыг ярих ёстой мó? Эсвэл урд өмнө нь хожид хэд 10 жилийн өмнө үүссэн хэрэгтэй хүн байвал энэ асуудлыг яг юу гэж бодож байгаа юм та? Энэ асуудлыг энэ гишүүний бүрэн эрхийн хугацаанд нь 10 жилийн дараа үүсгэж оруулж ирээд бүрэн эрхийн тэтгэлзүүлнэ гэд ингээ асуудал ярьж ах шиг байна тань дээр бол. Би бүхэн ойлгохдоо бол яг энэ тангар өргөнө гэдэг бол гишүүний бүрэн эрхийн хугацаанд хуулийг дээдэлж шударгаар ажиллана гэж төр нийтийн өмнө тангар өргөж байгаа. Энэ хугацаанд үйлдэгдсэн гэмтэргийн асуудал яригдах юм уу? Эсвэл урд хожид үйлдсэн одоо хэргийн асуудлыг оруулж ирээд одоо бүрэн эрхийн тэтгэлзүүлэх асуудлыг яриад байгаа нь энэ одоо та юу гэж бодож байгаа юм? Ямар байр суурьтай байгаа юм? Энд дээр нэг хариулт өгөөд гэж. За, сайн зэрэг гишүүний микрофон өгөөе. Ганбаатар гишүүний микрофон өгөөе. За энэ асуудлыг өнөөдөр надтай хувь хүний хувьд надтай холбож та нар маань бодохгүй бах. Гэхдээ Монгол улсын парламентын гишүүн хүн ард түмнээс одоо төрийн дээд эрх мэдлийг шилжүүлэн авч сонгуулиар авсны хувьд хинээс ч айхгүйгээр хараат бус байдлаар үг үзэл бодлоо илэрхийлэх тэр эрхийн төлөө өнөөдөр энэ асуудлыг би оруулж байгаа шүү. Тэрнээс миний хувьд бол одоо холбож бити бодоосоо яриасаа. Хойштын парламентод залуу парламентын гишүү залуу хойч үеийн дараагийн үе мөрдөж, шалгуулж, зов зүдэрч, хулгаач гэж гүтгүүлж, доромжлуулж баахан болохын оронд үндсэн хуулийн заалтан дээр улсын хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг улсын хурлын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно. Улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухайн асуудал гарлаа бол тэгж нийгмээр бүр ингэж бие биенийгээ хулгаач хэн нэгнийг ингээ буруутан зөрүүтэн гэхгүйгээр шууд их хурл дотроо орж ирээд бүрэн эрхийн тэтгэлзүүлдэг байгаа ч. Энэ үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд гажуудал үүсээд байна гэдэг асуудлыг би ярьж байна. Тэгээд дээр нэмээд чинь улсын хурлын сонгуульд орох гэж бид ч одоо махаа зулгаадаг үстэй. Тэгээ яг орохоос өмнө бол одоо авилгатай тэмцэх газраас, шүүхээс, прокуророос, цагдаагаас санагдж байна. Одоо маш олон бичгүүдийг гэмт хэрэггүй гэдэг. Иргэн байхдаа огт гэмт хэрэггүй байсан мөртлөө гишүүн болонгууд тэгэл бах юм сөхнө гэдэг бол энэ гишүүний хараат бус байдлыг нөлөөлж байна гэж би ойлгож байгаа. Энэ асуудлыг цэгцэлж их хурлын гишүүд бид одоо ярьж цэцээр энэ асуудлыг бас нэг цэгцлэх цаг болсон. За дээр нь нэмээд хэлэхэд түрүүн маш чухал юм асууж байна. Өмнө нь байсан хэрэгүүдийг одоо ингээд сөхмөх үнэ 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш энэ асуудлыг би их хурл дээр тавигдаагүй гэж үзэж байна. Энэ өмнө нь бол байсан. Иргэнээс тавигдчихсан. Тэгэхээр одоо энэ асуудлыг улсын хурл дээр хуульчин байнгын ороогоор хэлцэх ёстой гэдэг би саналтай байна.